Нийслэлийн хамуул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тоткан нам арьс гоо заслан эмнэлэгт 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 29 настай эмэгтэй нас барсан хэрэг гарсан билээ. Тэгвэл талигаачин ар гэрийнхэн болон өмгөөлөгч Баасан Жав хэргийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Хэргийг эргэн сөхвөл Орхон аймгийн иргэн он Тоткан нам арьс гоо заслан эмнэлэгт өөгсрүүлэх мэс ажилбарт орсон бөгөөд хаалгааны үеэр талигаачин зүрх зогсож яаралтай дүргэн тусламжаар улсын нэгдсэн 1-р эмнэлэгт хүргэсэн боловч 4-р сарын 1-ний өдөр амьсгал хураасан юм. Талигаачин ар гэрхний зүгээс уг хэрэгтэй Тоткан нам эмнэлгийн эмч удирдлагуудыг буруутгаж байгаа бөгөөд талигаачин оршуулгын зардал сэтгэл санааны хохирлын нөхөн төлбөр зэргийг тус эмнэлгээс нэхэмжилж байгаа юм. Хамгийн гол тэр эмнэлгийг бас юу яагаад тэр мессежлээ оруулах чийж нэг хоногийн өмнө одоо тэр хүнийг бэлдэх ёстой. Тэр хүмүүс тэр манай хүүхдүүд яг цуг явсан хүндээ бол бэлдээгүй өглөө бид нар хоол ичээд орсон гэж байгаа байхгүй. Тэгэхээр одоо тэр эмнэлэг бол зөвлөгөөнч өгөөгүй байсан байна. Энийг нийслэлийн мэрэгжлийн хяналтын байгаль маягийн мэрэгчлэн шинжилгээний хариу гаргасан байгаа. Энэ хүн болоо Тодон Баатанд Солонгос руу 2 удаа явж курс орсон гэж байгаа байхгүй. 2 удаа курс ороход 2 сар 1 сараар курс ороо 3 сараар курс орсон гэж байгаа байхгүй. Тэгэд мэрэгжлийн хяналтын тэр байгаль маягийн хүн бол мэрэгжлийн бус хүн байна гэж дүгнэлт гаргасан байгаа. Одоогийн байдлаар энэ хэргийг хамуул дүүргийн эргэн хэргийн анхан шатны шүүх хянан шалгаж байгаа ба хохирогч талын өмгөөлөгчийн зүгээс Тоткан нам эмнэлгийн захирал тод нэмийг буруутгаж байгаагаа хэллээ. Учир нь тусгай зөвшөөрөл тусгагдаагүй үйл ажиллагаа явуулсан тус эмнэлэг нь гоо сайхны нөхөн сэргээх чиглэлээр мэрэгсэн гоо заслын эмчүүгээр эмчилгээ үйлчилгээ явуулж байсан байна. Амь хохирогч маань өөх сурвалж хагалгаа хийлгэхдээ одоо эмч Тоднонбат түүний чадварт итгэж очсон уу? Эсвэл одоо Тоткан нам эмнэлэг түүний үйл ажиллагаанд итгэж очсон уу гэдгийг сайн анхаарах хэрэгтэй. Би яагаад энийг яриад байгаа юм бэ гэхээр өнөөдөр Тоткан нам эмнэлэг нь өөрөө тусгай зөвшөөрөл төр бүртгэгдсэн хаягн дээр биш одоо хууль бусаар эмнэлгийн стандарт шаардлага хангаагүй нөхцөлд тусгай зөвшөөрөл тусгагдаагүй буюу өөх сурвалж ажиллагааг одоо явуулсан. Тоткан нам эмнэлгийн захирал тод нэм бол өөх сурвалж одоо хагалгаа хийж болно гэсэн эмнэлгийн даргын үйлчлэгээндээ баталгаажуулж өгсөн байдаг. Яг юу хэлэх гээд байгаа юм бэхээр хэрвээ тод нэм одоо эмнэлгийн захирал энэ зөвшөөрлийг өгч Монгол Улсын эрэг хуулийн 3 дугаар зүйлийн 2 дугаар зүйл зааснаар хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан хуулийн этгээдийн өмнөөс шийдвэр гаргаж зөвшөөрөл өгч иргэн хуульд заасан гэмтэргийг бусдаар үйлдүүлсэн бол гүйцэтгэж тоосно гэж байна. Тэгэхээр тод нэм захирал өөрөө тусгай зөвшөөрөл байхгүй эмнэлгийн үйлчлэгийг зөвшөөрөл өгч одоо Тоднонбат эмчээр хийлгэсэн. Тэгэхээр өмгөөлөгчийн зүгээс юу гэж хараад байна вэ гэхээр тод нэмийг тухайн эмнэлгийн захирлыг энэ хэрэгт холбогдуулж шалгах нь зөв юм аа. Уг хэргийн шүүх хурал энэ сарын 27-ны өдөр болно.